За ёс зүйн хорооны тайлан дээр одоо би хэлжсэн. Одоо манай Монгол улсын ёс зүйн хороо бол аль болох богино хугацаанд шинэхэн саяхан байгуулагдсан энэний чи яваад байхаар одоо бид нар ёс зүйн хороогоо өрөвдөх гэж байгаа юм шиг эсвэл ёс зүйн хороо хийгдээгүй ажилдаа хөнгөлөлт авах гэж байгаа юм шиг л ийм нийгмийн сэтгэл зүй ингээ яваад байгаа юм. Эндээс салах систем үүний тулд давын өмнө энэ ёс төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргах үндсэн шалтгаанаа тогтоомоор байгаа суур шалтгаан. За янз бүрийн шалтгаан байна л дээ ингээд энэ бүхэн бол статистик ингээд гарч болж байна. Тэгэхээр миний ойлгож байгаагаар болвол энэ үндсэн шалтгаан болвол ажлаа сайн хийж байгаа төрийн албан хаагч доктортой баталгаатай ажиллах нөхцөлийг л бүрдүүлэх явдал. Төрийн албан хаагч, төрийн мэргэжсэн албан хаагч карьерийн шат дамжлагаараа яваад ажиллах боломж өндөө Монгол улсад байхгүй болцсон байгаа. Эннийг би энэ суур шалтгааныг арилгаагүй цагт төрийн албан хаагч яаж хийж байгаа л ёс зүйн зөрчлөл рүү орноо. Төрийн албаны ёс зүйн зөрчлөөр манай Монгол улсын их хурлын гишүүн дарга байсан Дэмбэрлэгой диссертац бичсэн юм байгаамаа. Тухайн үедээ бол өндөр үнэлгээ авсан диссертац. Та бүхэн маань энэнийг нэг уншаад анализ хийгээд өнөөдрийн энэ ёс зүйн асуудлаар хэрэгцээ орчдороо тавьж хараад нэг дүн шинжилгээ хийж үзвэл энэ ёс зүйн зөрчлийн үндсэн шалтгаанаа бодиттой тодорхойлоод тэгэд тодорхойлж чадсан үедээ ёс зүйн зөрчлийг багасгах ажлаа оновчтой төлөвлөөд гүйцэтгээд явах юм боломжтой санагдаад байгаа юм. Ер нь төрийн албаны ёс зүй болоод энэ мэрэгжлийн ёс зүйн үйлчлэх хүрээг тодорхойлж өгмөр байгаа юм. Хоорондоо уялдаа холбоог хангах эрх зүйн болоод үйл ажиллагааны зарчим хэлбэрийг тодорхойлж өгмөр байгаа юм. Одоо би ингээд зүгээр одоо олон жил ажилласан, олон насыг насалсан хүний хувьд бодоод үзэхэд энэ төрийн үйлчлэгээний албыг одоо нийтийн алба гэдэг рүү явуулах талдаараа их анхаарч төрийн захиргаа болоод төрийн тусгайдаар төрийн албаны ёс зүйгээ илүү анхаарч хэрэгжүүлдэг. Энэ public service буюу нийтийн албанда мэрэгжлийн ёс зүй рүү илүү анхаарч ажилладаг. Иймэрхүү эрх зүйн орчин бүрдүүлэх тал руу Монгол улсын ёс зүйн хороо, за Монгол улсын төрийн албаны зөвлөл тодорхой санал санаачлаг гаргаж дэвшүүл тавьмаар байгаа юм. Үйл явдлын араас хөөцөлддөг. Гаргасан шийдвэрийн сайд нар нь төдийлөн хүндэтгэн хүлээж авдаггүй. Ийм байдал болвол одоо төрийн албаны зөвлөлөөр олон жил яваад байгаа. Төрийн албаны зөвлөлийн шийдвэр болвол энэ төрийн албаны ёс зүйтэй холбоотой, төрийн албаны хаагчийн томилгоотой холбоотой асуудалдаар шийдвэрлэх хүчин зүйл болдог ийм эрх зүйн орчин бол зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тэгэхээр энэ ёс зүйн зөрчлийг бууруулах тэр тусмаа энэ одоо төрийн албаны ёс зүйн зөрчлийн одоо дээд түвшинд өндөр түвшний төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчлийг арилгах арга замыг бол бас зөв тодорхойлмоор байгаа. Гол арга замыг бол би төвлөрлийг сааруулах, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах асуудлаа. Тэгэхээр эрх мэдлийн төвлөрлийг сааруулахад ямар ажил хиймээр байгаа юм бэ? Энэнийг ёс зүйтэй яаж холбож болох юм гэдэг асуудалдаа төрийн албаны зөвлөл